Оройн төр гэрхэмсэгчтэй ам нэвэл зочны ярилцлага хэлж байна. Энэ удаад бид Номин хоолдог компани Туузын дарга баяр сайхантай уулзч ярилцж байна. Энэ цар тахлын үед ер нь одоо томч бай, жижигч бай аж ахуйн нэгжүүд бүгдээрээ ер нь ажлын байраа яаж хадгалж үлдэх вэ гэдэг юм асуудал толгойн өвчин болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр танай компанийн хувьд ер нь асуудал яаж зохицуулж байна? Бидний хувьд одоо энэ хямрал, төрүүчийн хямралууд энэ одоо ковидын үед нэг ажилтнаа халаад, цомгтгоод ингэжсэн түүх байхгүй. Аль болох бүгдийг барьж үлдээд. Ялангуяа нөгөө худалдааны хүнсний худалдааг бол нээлттэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хав тэд нартэй илүү нөгөө ариутгал, халдваржуулалтын арга хэмжээ, цэвэрлэгээ үйлчлэгээ те. Гэх мэттэй энэ дээр бол нэлээд зарлууд гаргаж байгаа. Гэхдээ бид нар нэг ч хүн халахгүй амжилтлаа сайхан даван туулж байгаа. Тэгэхээр бас таны чинь нэг ариг банкыг бас ингээд заллаад дээрэмтсэн гэдэг юм асуудал бас яригадаад байх юм аа. Үнэхээр бас анх бол миний санаж байгаагийнх бол 2016 онд байна уу? Та чи нэг Эрдэнэ Эрдэнэттэй энэ ариг банкыг одоо хамтарч хувьцаа эзэмших гээд нэг 20 тэрбум төгрөг одоо хөрөнгө оруулж ирсэн гэж би сонсч ирсэн юм байна тийм үү. Тэрнээс хойш одоо юу болоод хувирсан бэ? Гэнтхэн Эрдэнэ нутгаа чи 20 хэл аваад асуудал үүсээ явцсан шүү дээ хоёрын хооронд. Тий. За өнөөдөр 21-р зуунд нөгөө би жишээ нь одоо ингээд юу гэдэг компани хувьцаа өмсөөл буугаа гаргаал эргүүлээл одоо банк дээрэмдэд явах юм аашин тий. За. Одоо ийм мэтийн имийг энэ өндөр лгүүд хүртэл ярьж байгаа нь одоо их харамсалтай сонин. За энэ болсон бодиттой явдал нь яг юу болсон юм бэ гэхээр 16 онд бид нар бас өдөр зөвлөлөөрөө түүзээр энэ төр хилцэж хагаад ерөөсөө бас бид нар банктай болох юм бол нэг банкыг доройж бидний өөрсдийн эргэлт гүйлгээ энэ олон харилцагч энэ төр аваа явуулахар хэмжээний ийм байгууллага болчихжээ. Тэгээд ч угаасаа бид нар өөрсдөө бас санхүүгийн бизнесүүдтэй бид нар маань амжилттай явж байгаа. Тэгэхээр тэр бизнесүүдийн ирээдүйн бол банк юмаа гэж үзээд банкыг судалж ирсэн. Тэгээ одоо тээвэр хөгжил, кредит капитал банк гэх чиглэлийн банкуудыг ингээд судалж явах явцад тухайн үеийн Монгол банкны ерөнхийлөгчтэй уулзсан. Тэгсэн чинь үгүй тэр банкуд бүгд байхгүй болсон. Ерөөсөө бусад банкуд бол олдохгүй. Та нар тэгж ярих байгаа бол ерөөсөө Эрэл гэж мундаг компани байна, Ариг гэж мундаг банк байна. Тэр лөө орооч гэд. Их тийм найрсаг зөвлөгөө өгсөн. За тэгээд гайхаад байж итл төдөлгөө нөгөө Эрэлийн Эрдэнэт гэх хүн залгаад уулзын ярий энэ тухай яриа болж байгаа юм байна гээд. Тэгэхээр н очиод уулзлаа. Ахмад хүн офис дээр нь гүйж очиод тэр чи одоо бас тэр засгийн өндөр албан тушаал харж ирсэн. Тэгээ хүндлээд очиод уулзаад ингэсэн чинь ерөөсө тэр дороо маш шуурхай яриа болоод тэр дороо баг гэрээ хийгдээл 1-2 өдрийн дотор нэг хальт гэрээ гэх юм уу ойлголцлын санамж бичих шиг юм зурсан юм л да. За тэгэхээр таныг бол банкнд хөрөнгө оруулах гэж байгаа одоо мэдээллийг Монгол банкны төлөөлөгчөөс сонсчоод Эрдэнэ нутгаа таныг уулзъя гэж дуудсан юм байна гэж бодлоо. Одоо нөхцөл байдал нь тийм л юм болоо да. Тэгэл дуудсан тэгэхээр нь явж идсэн чи одоо ийм гэрээг шууд гараараа бичээл тэгэл энийг үүдний нарийн бичгээр хийлгээл. За. Энэ тэгэхээр одоо хэдэн оны гэрээ болж та? За энэ бол 16 оны 11 сарын 29-30-ны үеүүд дээр явсан гэрээ. Тэгэхээр энэ дээр одоо бичсэн юм нь одоо за 20 тэрбумыг шилжүүлчихээ банк руу. Тий. За. Ариг банк руу. Эрэл компани руу. За. Гэсэн иймэрхүү гэрээг хийсэн байхгүй юу? Тэгээд Эрэл компани хамаг дараад гарын үсгээ зурцсан Эрдэнэт гэдэг хүн. За. Тэгсэн энэ гэрээ нь одоо өөрөө шууд заллин болоо явцсан байхгүй юу? Одоо энэний заалтан дээр Эрэл гэж яагаад орж ийн нөхөр үгүй чи энэ банк руу шарах юм чи байшуулах юмнуудаар бас мөнгө хийгээч гэж хүсэхгүй юу? За тэр чи яри тэгвэл ямар материал мэдээлэлтэй энэ тэр мэдээлэлээ өгчих гээд анхны энэ ойлгослыг юм уу энэ дээрээ бол тэрийг нь оруулсан хэрнээ ямар ч материал бид нэр тэр шөндөө тэр өдрүүдэд авч чадаагүй. За одоо энэ 20 тэрбум төгрөгийг одоо хөрөнгө оруулахыг одоо ямар ч гэсэн зөвшөөрсөн гэрээ юм байна. Тий. Гэтэл юу болсон гэхээр нөгөө бид нар энэ гэрээний дагуу бид нар мөнгөө хийгээд эхэлсэн. Мөнгөө хийсэн мөнгийг харин хаашаа хийсэн гэхээр нөгөө байшин үйлдвэрлэх хямнатын ямар нэгэн мэдээ материал юу ч ирэхгүй ингээд байгаад үндсэн том тэрний нөгөө төсөлтөнд танилцсан, өр зээлтэй юу гэж танилцсан ийм мэдээлэл юу ч авч чадахгүй байсан учраас эхний хийсэн мөнгөө банк руу шүү гэдгийгээ бүр нарийн хатуу тохироод энэ нэмэлт энэ дээр одоо бүр тодорхой бичсэн байж байгаа. 12 сарын 1-ний одоо шууд банк руу хийх хэрэгтэй шүү. Шууд бүгдийг Монгол банк руу хийн шүү. Монгол банк руу. Монгол банк руу хийгээд. Ариг банк руу биш юм уу? Яг уу. Ийм л дээ. Ариг банкны хувьцааг авах мөнгийг Монгол банк руу байршуулах ёстой. Эхлээд. Тэгтээ одоо Эрдэнэ нутгаа бол надаас тэгж хүссэн байхгүй юу? Энэ 60 хоног юм аа. Одоо ингээд яг 30 хоног үлдчихэд байна. Монгол банкар дамжихаар уу? Тийм, Монгол банк руу та нар шууд хийх юм бол амжихгүй 30 хоногийн дотор 60 хоног шалгадаг барьдаг. Үнэхээр шалгадаг юм байл л дээ. Тэгсэн амжихгүй учраас миний дансанд хийчих би нөгөө засгийн газрын гишүүн тэр хүнтэй хамт байсан. Тухайн ерөнхийлөгчтэй их хурлын гишүүн хамт байсан. Бид нар гэр бүлийн найзууд гэж одоо итгүүлээд тэгээд хувийн миний дансанд хийчихээ гэдэг. Ийм сайхан ярилцлага болоод
Тэгэхээр яг хувийн дансрууд би хийчихэд ийм гэрээтэй цаастай. Дээрээс нь Ариг банк бол нөгөө тэр байшин үйлдвэрлэх комбинат шиг биш, нийтэд яг энэ хожууд компани шиг нөгөө зарладаг бүх мэдээлэл нь ил тод учраас бид нар үзүүлэлт мэдээлэл юм те энэ дүндээ одоо ямар байх вэ гэдгийг бас хараад мэдрээд байгаа шүү дээ. Тэгээ энэ тооцоо хийж байгаа тэгээ энэ мөнгийг бид нар шилжүүлсэнийг яг энэ гэрээний дагуу хувийн данс руугаа хийснийг нөгөө Монгол банкнд байршуулахгүй, Ариг банкнд оруулахгүй энэ мөнгө маань алга болчихгүй. За. Тэгээд та бол итгээд эхлээд хувийн дансанд нь өгсөн юм байна. Цаг хугацаа юмнээд. Тэгэхээр одоо хувийн данснаас уг нь бол Эрдэнэтбай чинь одоо Ариг банк руугаа шилжүүлэх хэрэгтэй байна шүү дээ, тийм үү? Эсвэл Монгол банк руу ч юм уу? Тийм, Монгол банкнд байршуулад тэгээд Монгол банкнд тэрийг хянд шалгаад үнэхээр л их шалгад юм билээ л дээ. Тэгээ энэ цэвэр мөнгө, татвар төлсөн мөнгө, нөгөө терроризм, наркотик юу гэдгийг тэр болгоны энэ төр шалгаад тэгээд бид нар чинь одоо мэдээж арийн цэвэр бизнес хийж байгааг үзэж үнэлээд энэ мөнгийг хийх ёстой. Тэгэхээр одоо 20 тэрбум төгрөгийг та 5 жилийн өмнө одоо Эрдэнэтбайн хувийн данс руу шилжүүлсэн гэж байна тийм үү? Тэгээ одоо хүртэл тэр чи одоо Ариг банк руу ч байхгүй, Монгол банк руу ч орохгүй гэсэн. Харин тийм болсон байхгүй. Тэгээд одоо энэ асуудал ингээд эрүүгээр шалгагдаад явж байгаа. 20 тэрбум төгрөгийн асуудал. Энэ асуудлаас чинь болоод Эрдэнэтбай чинь миний санаж байгаагийнхаа 7 жилийн хорих ял авсан баха. Мөнгө залилсан гэдэг асуудлаар. Тэгээд энэ хүн чинь ял авсан юм чинь та мэдээж хохирлоо барагдуулсан л болж таарад байгаа шүү дээ. Бид нар өнөөдөр ингэсэн. Энэ мөнгийг ингээд хийсний дараа яаваа ивэ болоод ингээд дараас нь явхаар сонин байжээс нөгөө за ерөөсөө та нар би нөгөө найзтайгаа ярьчлаа. Хойд Монгол банкны ерөнхийлөгчтэйгээ ярьчлаа, тохирчлоо, та нар дахиад мөнгө хийчих. Энийг хоёулаа нөгөөдөх би материал мэдээлэл өгөөд нөгөө байшруулах гэмнүүдийн тухай асуудал бол юм лээ гэж одоо янз бүрийн ухаалаг байдаг. Бид нар нөгөө материал үзээгүй юм чинь тэрий чинь одоо тэгээд нэгэн та өөр юм дүрээд ингээд нааш тааш нь зарцуулчаад ингээд яахгүй бол бид нар яг үндсэн сонирхлынхаа дагуу банкнд дахиад мөнгө хийчихье гэд. За. Дахиад 18.7 тэрбумыг Монгол банкнд байршуулад 40% хувьцаа эзэмшигч албан ёсоор гайхалтай 14 хоногийн дотор баталгаажаад тэгээд амжицсан. За ингээд бид нар Ариг банкны 40% хувьцаа эзэмшигч болсон албан ёсоор. Тэгэхээр 60-40 харьцаатай юм банк болсон байж байгаа шүү дээ. Нэг 2 удаа одоо хөрөнгө оруулж иж нэг сая хувьцаа эзэмшигч болсон. Тийм, ягаад ийм юм болоод шаардаад ингээд яаруулаад байдсан бэ гэхээр аль 12-3 онд нөгөө банкуудыг 35 тэрбум болгоо дөрмийн сангаа гэдэг шаардлагыг Монгол банкнаас тавьсан байсан. Үүний дагуу нөгөө банк 15 он болгож чадаагүй байсан. Бүтэн жил алгасаа дахиад 16 он болгож чадахгүй байдалд орсон байсан юм дээр бид нар одоо орж байгаа хэлбэртэй байхгүй одоо тэр банкны нэг ёсонд бол Ариг банкыг хурааж авахаас үүдээ Ариг банкыг аварсан юм ба штэ. Аварсан ягарцаа байхгүй яг тэгж хэлж байна. Тэгэхээр лиценз хураагдахаас бид нар аваад нөгөө 35 тэрбум болго гэдэг шаардлагыг ингээд одоо хамтраад хангаж байгаа байхгүй. Тэгвэл мэдээж тэр зүгээр мөнгө хийгээд тэр хувьд болчоогүй. Өөрийн хийсэн нөгөө 11.7 тэрбумынхаа 5 тэрбумыг нь Эрдэнэт гэдэг хүнд хувьцааг нэмэгдүүлж хийгээд 16 тэрбумтай банк байсныг тэр хүний хөрөнгө оруулалт нь одоо 21 болгож өгч юм гэсэн үг. Бидний хийж байгаа хөрөнгө оруулалт нөгөө үлдсэн хэсэг нь болоод 13.7 тэрбум болоод ингээд бид нар 40% хувьцаа эзэмшиж болж байгаа. Тэр хүн одоо юм одоо юу гэдэг дамл зарж ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээ яаж яваад одоо та энэ банк дээр имсэн хэрэгт орчихвоо? Би тэгжил ойлгогдоод яваад байгаа байхгүй олон нийтийн дунд бол. За ингээд энэ банк сайхан ажиллаад яваад ингээд түүз мүзэ байгуулад ингээд эхэлсэн чинь ерөөсөө байдал нэг л эвгүй. Жил бололгүй нөгөө түүз нь хүчингүй чадамжгүй болоод хурал зөвлөгөөнүүд нь болох ёсоор болдгоо болоод маргаа үсээд нөгөө хурал дээрээсээ гар зайл болоод тэгсний арданд ганцаараа нөгөө хүн чинь өөрөө тамгаа дараад өөрөө гараа үсгээ зураад нөгөөх өөрийнхөө түүзийн дарга нэртэй байсан хүнээрээ гараа үсэг зуруулаад тэр нь бол одоо түүзийн даргын үүрэг гүйцэтгэж гэж байгаа маа. Жаргал сайхан гэж худна. Одоо өөрийнх нь хүүгийнх нь эхнэрийн аавыг түүзийн даргаар одоо өөрөө мэдээ тавьдсан тэр хүн нь одоо гараа үсэг зураад тэгснээ өөрийнх нь эхнэрийнх нь дүү төмөрхөө гэж хүнээр бас гараа үсэг зуруулаад зээлмэл гаргуулах жишээтэй те хувьдаа зээл гаргуулах жишээтэй ийм мэтийн үйлдэлүүд болоод ингээ явчлаа. Тэгээ энэ хооронд буу маргаан болоод ингэж яадаг. Тэгсэн чинь аль 15 оны 4 сарын 1-нд Монгол банкнаас нөгөө дөрмийн сангаа 35 болгогдсон байсныгаа дахиад 50 болгох гэдэг шаардлагыг угаасаа бүх банкудад тавьсан. Тийм. За ингээд нөгөө банкын шин дахиад аврахгүй дахиад лиценз хураах юм болчихлоо. За таавал Эрдэнэтбай 16 онд бол Эрдэнэтбайтай уулзаад ихэд 20 тэрбумыг хувийн дансанд нийцсэн юм байна тийм үү. Тэгээд дахиад одоо 18.7 тэрбум төгрөг нэмээд хийчлээ. Тэгтэл одоо 2015 онд одоо 50 тэрбум болгоо гэдэг юм дөрмийн сангийн шаардлагыг та сонссон л гэж таарна шүү дээ. Үгүй яг сонссон. Тэгтээ тэр нь ингээ хойшлж байгааг сонссон. Хугацаанд хойшлсон. Тий хойшлсон. 17 ондоо болго гэдэг шаардлага тавьсан. Тэгсэн нөгөө банкнд нь дахиад аврах шаардлага гараад нөгөө мөнгөө хоёр талаасаа хийе гэхээр хийхгүй.
Хажуу талд нь хувьдаа мөнгө зээлээд нөгөө банкнаас аваад ингээд элдв үйлдэл болоод байгаа нь сонсогдоод байдаг. Одоо Монгол банкны эзэмшигчсэн төлөөлөгч томилогчд байгаа шүү дээ тийм үү? Гэхдээ тэрний өмнө ингээд ерөөсө болохгүй яваад байна. Бид нар хийя Монгол банкны дансаа өгөөч энэ хүнтэйгээ одоо ингээд бушин бичгээ өгөөд ингээд хоёр талаасаа хий гэдгийг шаардаач гэдэг юм уу. Монгол банк угаасаа өөрөө ингээд шаардаад байдаг. Гэтэл энэ хооронд нөгөөх элдв сонин үйлдэлүүд болоод нөгөө 50 тэрбум болохгүй ингээд хянагч томилоод 19 онд. 20 онд бүтэн бүр эрх төлөөлөгч томилдсон. Өөрөөр хэлбэл бүр эрх төлөөлөгч томилогдно гэдэг чинь 2% цаа эзэмшигч хол байжээ. Ямар ч эрх мэдэл байхгүй. Монгол банкны. Тий. Төлөөлөл төсөвл угаасаа байгаагүй чадамжгүй болсон байсан. Тэд нар хол байжээ. Гүйц захирал хол байжээ. Одоо ингээд Монгол банкны бүр эрх төлөөлөгч бүх удирдлагыг аваа явчихдаг байхгүй. За энэ хооронд бид нар мөнгө хийя гэдээ бүх үсээ шаардаад ингэсээр байгаад өөрт ноогдох нөгөө 40% цаа эзэмшигч 35-ыг 50 болгох гэдэг шүү дээ. Тэгэхээр 40% цаа эзэмшигчийн хувьд 6 тэрбум маань нэмэгдүүлэх ажлыг хийчлээ. За Монгол банкнд бид нар 6 тэрбум байршуулчлаа. Аль найдварт 7 сарын 1-2-нд. За тэгсэн нөгөө тал маань хийдгүү. Нөгөө Монгол банк чинь лиценз сураах гэдэг. Бүр эрх төлөөлөгч бүх эрх мэдлээд энэ. Харин бүр эрх төлөөлөгч очсноороо тэр урд нь хянагч очсноороо нөгөө хүн маань нөгөө сурган сонсгоод байсан хувьдаа аваад байгаа мөнгийг бүр баталгаажуулаад ямар ч байсан 7 зээлдэгчид 8 зээл гаргачихжээ. Тэр нь болохоор нэг зээлдэгчид 5%-аас хэтрэхгүй нэг хувьцаа эзэмшиж зээл өгөх ёстой байтал нөгөөх нь тэрнээсээ хол өтер явчих. Нэг хувьцаа эзэмшиж. Нэг зээл нь. Нийлсэн дүнгээр олон зээлүүд нь өөр компанийн зүрийн хувь нэр энэ төр авсан зээлүүд нь нийлээд 20%-аас хэтрэхгүй байтал 30 хэдэн болоо явчих. Нийт авсан зээл нь. Нөгөө банкнд чинь 16 тэрбум хийцэн Эрдэнэбат гэдэг хүн одоо 10 өнөөдрийн байдлаар энэ 14 тэрбумын зээлтэй явж байна л да. 14 тэрбум төгрөгийн зээлтэй. Энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа хэсэг нь. Өөрөөр хэлбэл энэ чинь 20% байх ёстой байтал 30%-ийг авцсан. Хамгийн аимшигт юм нь энд яг нөгөө барьцаа хөрөнгөтэй юм шиг боловч барьцаа хөрөнгө нь зах зээлийн үнэлгээнээс 3 дахин илүү үнэтэйгээр ингээд зээлөгчч. 3 нуглаад тэгээд барьцааг нь аваад зээлөгчч тий. Аваад юу байх вэ? Одоо барьцааг нь мэдээж хурааж авч чадахгүй байгаа. Банк өөрөө. Энэ 3 дахин нугуулсан зах зээлийн үнээс хэтрүүлсэн гэдэг чинь нөгөө албан тушаалаа уруулан ашигласан бас нэг гэмт хэрэг яваад байгаа байхгүй юу? Банкны хуулийг зөрчиж шүү дээ. Тий, энэ чинь хуулиудыг зөрчиж энэ нь одоо цагдаа дээр явагдаад ингээд прокурор очсон байж байгаа. 50 тэрбум төгрөгийн дөрмийн сангаа одоо нэмэгдүүлээ гэдэг шаардлагынхаа танаа талаас бол биелүүлж нөгөө 60% эзэмшиж байгаа нөгөө талаас чи яасан юм? Нөгөө талаас тэгээд нөгөө 9 тэрбумаа хийдгүү энэ олон жил болсны эцэст нөгөө банк чинь нөгөө айл 15 оны 4 сарын 1-ээс хойш шаардж байгаа юм чинь. Ерөөсөө та хийхгүй юм байна. Энэ дотор хий. За энэ эцсийн хугацаа өглөө гэж олон дахин шаардсан эц. За ингээд таныг татгалзлаа гэж үзлээ гэдэг. Энэ хугацаанд хийхгүй бол татгалзсан гэж үзэн шүү гэсэн бишиг олон дахин өгсөний эцэст татгалзлаа гэж үзлээгээд нөгөө хугацаа хоног нь өнгөрчхөөр хуулиараа угаасаа нөгөө талд санал болгох хэрэгтэй. Одоо бид хийхээс аргагүй байдалд орчиж байгаа байхгүй юу? Одоо тийм л дээ. Одоо бас л нөгөө цэвэр мөнгө татвар төлсөн мөнгнүүдийг гаргаж ирээл бид нарт нэг хөтгөөгөө бас хийхээс аргагүй. Санал тавихаас илүү одоо тэр доторх хувьцаа эзэмшигчтэн төрүүлж санал тавьдаг тийм журам. Хуулиараа яг үнэ тий. Одоо бас дээрэс нь ийм хууль гарчлаа шүү дээ. Нэг хувьцаа эзэмш 20%-аас хэтрэхгүй гэж. Тэгээ энэ тохиолдолд нөгөө 20% зарыг гэсэн банкуд маш олон болж эхэлж байгаа шүү дээ. Бүр одоо бүр хаасаагүй 20% зарыг гэсэн ийм одоо юмнууд явж эхэлж байна. Тэгэхээр тийм хувьцаа эзэмш ийм банкнд орж ирнэ гэдэг бол байхгүй. Хэцүү асуудал момент байгаа байхгүй. Тэгэхээр яалтч байхгүй. Нөгөө шавар дунсан шарын эзэн гэдэг шиг бид л хийхээс аргагүй болчихж байгаа. Тэгээ дахиад нөгөө хүнийхээ хийх 9 тэрбум бид хийгээд. За. Гэхдээ ингээд одоо 3 баг 3 удаа аварчиж байгаа юм шиг миний сонсноор бол тий. Ингээд аварчлаа. За тэгэхээр хашихгүй юм аа тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар банкнд 54 тэрбумыг хийчээд 54 тэрбум ч нийт уулна. Эхлээд 20-ыг дараа нь 18.7-г тэгээд дараа нь 6-г тэгээд дараа нь 9-ыг ингээ нийлээд 53.7 болчиход байна. Тийм 53.7 тэрбумыг банкнд хийчээд. За. Тэгээ нөгөө хүний чинь 16 за яг бидний өгс нөгөөдөгтөө 21 тэрбум байгаа шүү дээ. Тэр нь байдгаар л байж байгаа 21 тэрбум. Хинч тэрийг оролдоогүй. Тэрнийхээ хувьцаа эзэмш шивэрэл байгаа. Гэтэл бид 54 тэрбумыг хийцсэн юм чинь за нөгөөдүүлийг хасаад ингээд хэд болдгийг энэ дүнгийг хийцсэн юм чинь хамаагүй илүү л байна үст. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар 57.68% хувьцаа эзэмшиж болгоод нөгөө тал нь 42.32% хувьцаа эзэмшиж болгоод тэгтээ тэр хүний 42-доо ноогдох нөгөө 21 тэрбумд байж л байгаа. Та оруулсан хөрөнгөний хэмжээгээр л одоо таны эзэмшиж байгаа хувь нэмэгдсэн биз дээ. Тэрнээс биш та бол банкны дээрэмдэд авцсан юм бол байхгүй. Тэгээд тийм юм ярихаар тийм өндөрлгүүд ярихаар би бүр одоо бүр
гайхаж байгаа. Энэ нэг нийгэм одоо ойлгомжгүй асуудал үүсэж байна. За ингээд Төв банкны зүгээс дөрмийн сангаа 50 тэрбум төгрөг болгоо гэдэг юм шаардлагыг Ариг банкнд тавьчаад одоо яаж мөнгө төгрөг олох вэ гэд толгоогоо гашлаж явах ёстой хүмүүс яагаад одоо ах トゥ хамаатан саданда 14 тэрбум төгрөгийг ингээд нэг жилийн дотор тараагаад өгчт юм бэ? Энд ч ойлгомжгүй асуудал. Тийм, тэр бол 18, 19 онуудад за тэрнээс урд зарим байсан баг. Ингээд тараагаад өгсөн яг үнэ. За тэгээд тараагаад хайцсан гэхээр мэдээж энэ бол өөртөө надад бол өөрөө хэлсэн. Тэр зайсанд байшин барьсан энэ нөгөө хотын төвд байшингаа гүйцээсэн гихчээ юмнуудаар зарцуулсан. За тэгээд хэлэхдээ бүр нэмээд зээл өгчөөж би тэрийгэ дуусгаад нөгөө өөрийн чинь 20 тэрбум чинь төлчөө гэж одоо хүсэж байгаа юм тас. За үгүй тэр 20 тэрбум төгрөг чинь банкны данс руу ороогүй хувийнх нь дансанд нь байгаад байгаа гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нь бол яг өөрөө ингэсэн шүү дээ. Одоо бид нарыг шүүхэд өгөө. Чи шүүхээрээ яваад олж авахгүй юу энэ төр гэдэг ингээд баахан дарамжлаас үлдээ хөөж гар зайл гэдэг энэ төр болцсон юм л да. За. Тэгэхээр нь шүүхэд өг гэдгийнхэн дагуу бид нар шүүхэд өглөө. За тэрнээс өмнө бас нэг юм явдал болсон юм а. Энд ч одоо чи байшин үйлдэх юмнад хийсэн шүү дээ гэдэг. Нөгөө нэг ч баримт өгөөгүй, нэг ч одоо өөр зээлийн тухай яриаггүй. Тэрийг бид нарт хоёроо замаар илдэв юм олж мэдчихэж шүү дээ. Энэ хооронд энэ олж мэдчих энэ гайхчих явцад нөгөө компаниач өөр хүн лөө ихнэр лүүгээ шилжүүлсэн. Өөрөө гар хэвсэг зурхгүй ирэхгүй хүмүүс маань ингээд зурцсан морсныг мэдээд ингээд шахаад ирэхээр эхнэрээрээ энэ батламж гэж юм бичүүлж байгаа. За. Тэгээд сэргэлэн гэдэг энэ эхнэр нь үүсгэн байгуулагч гэдэг бичгтээ Эрэл групп гэдэг толгойтой ийм бичиг бичиж байгаа. Одоо болсон олон хэрэг. Групп чи Эрдэнэтгой өөрөө үүсгэн байгуулсан, өөрөө захирлаар нь ажилладаг гэж ойлгоод байсан чинь энэ албан бичгүүдэд бол өөрийнх нь нэр ерөөсөй байхгүй болж байна. Яг үнэ. Тэгэхээр дэрийг хөвлийн зөвшөөрж байгаа байхгүй энэ минийх бишээ эхнэрийнх гэдэг. За. Тэгээ эхнэрээрээ гар үсэг зурулж ийм бичиг хийж байгаа. Ийм бичгэн дээр нь яг шүүх хурал дээр болсон явдлууд. Шүүгчид бид нар асуулаа шүү дээ. За. Энэ хүн чинь Ариг банкыг төлөөлөх хэрэггүй. Ариг банк бол дэм санхүүгийн нэгдэл гэж компани 100% эзэмшиж байдаг байгууллага байдаг. За Эрэл ХКК-г төлөөлөх хэрэг бүрч байхгүй. Тэгсэн чинь Эрэл гэдэг компаниг бидэнтэй гэрээ хийхин өмнөхөн эхнэрлүүгээ 100% шилжүүлсэн. Эрэл групп гэж юу гэдэг юм бэ гэхээр Эрэл групп гэдэг чинь юу вэ? Эрэл ХКК л гэдэг чинь групп гэж байхгүй гэж эхнэр нь хэлж байгаа. Энэ бишийг зурсан энэ сэргэлэн гэдэг хүн өөрөө. За үүсгэн байгуулагч хий юм бэ гэхээр манай нөхөр Эрдэнэт штэ. Та биш юм уу гэхээр би хамаагүй манай нөхөр байгуулсан гэдэг айгу proud хэлж байгаа байхгүй. Өөрөө бол нь өөрөө үүсгэн байгуулагч ингээд тий. Тэгэл яг үүсгэн байгуулагч гэдэг энэ одоо үгэн дээр чинь дараа нь шүүхтэж тоглодог гэдэг юм уу ийм нөгөө залхах ажлуудаа хийдэг учраас ийм завхарсан бичгүүд хийж өгч шít. Батламж. За бид нар энэ Эрэл группийн одоо байшин үйлдвэрлэх комбинатын 20%-ийг эзэмшигчээ гэж байгаа. Нөгөө 20 тэрбумыг илүү одоо хүчээр хийчлээ гэж яриад байгаа байхгүй юу? За. Тэгсэн чинь байшин үйлдвэрлэх комбинатын гэсэн чинь юу байд юм бэ гэхээр ХКК биш. Ямар нэгэн ХК юм уу ХКК байжээч улсад бүртгэлтэй ажил ямар ч компани бид хувьцааг нь эзэмшнэ дээ. Тэгээ хувьцааг нь биднэрт одоо улсын бүртгэл дээр гэрчлэгэн дээр нь тэдэн хувийн тэр хүн эзэмшнэ, тэдэн хүн эзэмшнэ гэж бичиж өгнө дөө. Тэгсэн компани биш юм чинь ямар ч тийм болцоо байхгүй. За тэгээд энэ Эрэл групп Эрэл компани одоо нэг охин компани гэж л ойлгогдоод байгаа шүү дээ. Хүм үү? Тэгсэн чинь компани биш юм байна харин. За. Зүгээр одоо манай компани нэг төсөл гэх юм уу, цех гэх юм уу ийм маягийн юм болж тайлбарлаж байгаа байхгүй юу? За. За тэгээд одоо тэр цехийн чинь хувийг яаж эзэмшдэг? Тэгэхээр чинь улсын бүртгэл дээр бичгээр цаашаа бид нэр Эрэл компани бас нэг хувьцаа эзэмшиж болох юм уу? Эрэл чинь цаанаа юу юутай ингээд ухаад шинжилээд үзэхээр бид нар шинжилсэн биш одоо энийг нөгөө шүүхийн явцад энэ нөгөө мэрэгжлийн шинжээч байгууллага томилоод энэ цагта прокурор энэ чинь одоо ийм байгууллага томилд юм байна л та. Тэгсэн чинь энэ дээр нөгөө Эрэл компани чинь улсад асар их өртөө юм байна. Нэгдүгээр хөгжлийн банкнд одоо 132 тэрбумын өртөө, хөгжлийн банкнд 132 тэрбумын өртөө. Энэ нь бол нэг төгрөгнийч одоо хүү төлөөгүй, үндсэн төлбөрөө төлөөгүй, аль 13 оны зээл байдаг баха тий. За. Ингээ явцсан өнөдрийг хүрж байгаа. Хаан банкнд 32 тэрбумын өртөө, аль 2011 онд авсан зээл. За. Нэг төгрөгийн хүү төлөөгүй, үндсэн зээлээ төлөөгүй, шүүхийн шийдвэрийн тогтвол найлаад гартсан өртөө байна гэдэг. Гэтэл нөгөөд чинь нөгөө саяных шигийн зарга үсгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг шүүхэд өгөөд ингээд амд гацаачдаг. Та энэ мэдээллүүдийг ер нь өөрөө одоо ингээ Ариг банкнд нь одоо хөрөнгө оруулахаас өмнө огт мэдээгүй байсан гэсэн үг. Харин тийм итгэл төрүүлсэн нөгөө ихтгэлцэл хуучны нэр хүнд дээрээ улбайлж хүнийг залилсан гэдэг одоо хэрэг байд юм байна л да. Яг тийм маягийн юм хийцэн. Нөгөө тухайн үед чинь нягтлах тус ятгах тусам нягтлах гэдэг нэг үг
Энэний дараахан гарч ирлээ шүү дээ. Гадуур самбар хатаад энэ дээр. Жах эртхэн гарах байж дээ. Тэгээ арай эрт гарах байж. Хичэрхэл гинтсэн байна да. Би ч тэгээд одоо бас хүндлэмээр хүн шүү дээ. Уул нь бол үнэхээр сайд байсан. Үнэхээр л ерөнхийдөө өрсөлдөжсэн биз дээ. Ийм хүн чинь итгэхгүй яах. Их хурлын гишүүн байсан. Тэгээ ийм сайхан хүн чинь одоо ярина гэж бол одоо агуу шүү дээ. Тэгээд ийм хүн чинь одоо ямар нэгэн тэгэл итгэл төрүүлсэн. Тэгээд одоо 132 тэрбум төгрөгийн өртөө компанид та ингээ хөрөнгө оруулчих тий. Үгүй тийм. Энд чи одоо би тэгээд хувьцаа үнэхээр эзэмшдэг байжээ гэж бодлоо гэхэд энэ өрний хэдэн хувийн тий. Тэр 20%-ийн өрөнд одоо өөр худалдаж авч байгаа бол таарах юм бол тийм мачин завхарсан юм руу бид нарыг шахаж оруулж байна л да. Санаа. Тэгээ Хас банкнд 22 тэрбумын өртөө гэдэг энэ дулаан цахилгаан за банкуд ийм олон банк санхүүгийн байгууллагад өртөө болж таарна. Энэ өртөө жоохон 191.5 тэрбум. Тийм байна. Тий. Энэ бол жоохон хэсэг. Энийний цаана дахиад Белорусууд заргалж байгаа, Оросууд завхарлаа. Тэр эрэл сургуулинд давхар барьцаанд эдгээр чинь давхар барьцаанд ч гэдэг жишээ нь. Хөгжлийн банкнд байшин үйлдвэрлэх хямнаад гэдэг тэр байшин барьцаатай. Доодох газар нь Хас банкнд барьцаатай. Та ч нэг жирийн цех байсан гэдэг. Хаан банкнд барьцаатай. Оо за. Ингээд давхар барьцаанд оруулцдаг. Та нөгөө тэр байшин үйлдвэрлэх комбинатад нэлээд найдаад бас хөрөнгө оруулаад байсан юм байна л да, тийм үү. Тэгээ тэр нь тэгсэн чинь компани биш болж хувираад нэг цех болж хувираад тэгсэн тэрийн сүлдээ айгүй олон одоо банк санхүүгийн байгууллагад өрний барьцаанд тавигдсан байсан гэж. Тий, яг хөө тэр найдах хэмиг бол бүр сүүлд асуудал үүсгэхээр аргаа ядсандаа саяны энэ нэмийг биччихэж шүү дээ. Тэгээ энэ ч бол одоо найдвар биш мэдээж энэ толгой хөлийн хараалал бодлоо бичих гэл ингээл за ингээд арга байхгүй. Байшин үйлдвэрлэх комбинатад бас 20% эзэмших болчиход байгаа юм. Юу ч одоо тэгж хэлээд байгаа боловч энэ компани биш учраас ямар нэгэн тийм одоо хуулийн болцоо байхгүй. Хувьцаа эзэмших боломж байхгүй шүү. Болцоо байхгүй. Тэгэхээр энэний одоо дэйт компани энэ компанийн хувьцаа эзэмших болох гэхээр ч яах вэ? Болооч гэж байгаа юм. Тэгэхээр чинь одоо энэний чинь хашийн өөрийг худалдаж авч байгаа хэрэг болж байгаа юм. Тийм. Тэний бизнес утгагүй байхгүй шүү дээ. Тийм. Хамгийн аимшигтэн 300 тэрбумаас чинь нэг төгрөгийн орлого байхгүй. Бүх юм битүүмжлэгдсэн хаан банк, Хас банкнаас болоод битүүмжлэгдсэн барьцаанд байж байгаа. Битүүмжлэгтэй за саяны дээдлийн байшин барьцаатай битүүмжтэй. Энэ доотлын газар нь битүүмжтэй. Нөгөө дойроод газар нь битүүмжтэй. Энэний дэд бүтцүүд нь битүүмжтэй. Төмөр замтайгаа нөгөө дулаан цахилгаантайгаа битүүмжтэй. Тэгээ бүр ирээдүйн орлого нь битүүмжтэй. Ийм хүнтэй би зурлалчжээ. Та тэгэхээр одоо нөгөө оруулсан хөрөнгөө ядаж одоо заргалдаад шүүхэр заргалдаад авъя гэсэн ч гэсэн нөгөө барьцаа хөрөнгөнд өөр газар битүүмжтэй барьцаатайгаа учраас юу ч хөл болж таарах гэдэг шүү дээ. Одоо тийм л болж таарах юм билгүй. За тэгэл яг хөө ихтгэлцэлдэл төрүүлэл одоо ийм юм хийцэн. Бид нэр энэ бас нэг баримт харуулчих. Саяны энэ гэрийн дагуу нөгөө мөнгө шилжүүлснүүд нь одоо энэ байна л да. Энэ бүх гүйлгээний баримтууд нь байж байгаа. Одоо танай компаниас манай компаниас шилжүүлсэн мөнгө. Тийм энэ мөнгийг шилжүүлээд нэг дөрөвтэй. Ямар ч та шилжүүлсэн гэж бодлоо яриаггүй юм байна. Банк одоо энэ санхүүгийн баримтууд нь байна. Хувийн дансанд нь дандаа. За. Энэ нэгдсэн гүйлгээний нь байж байна л да. За энэ бол 18.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн 2016 оны 12 сарын 19-ний өдөр шилжүүлсэн баримт байна, тийм үү? Тий. Гэх мэтчлэн. Тэгээд одоо ер нь асуудал тэгээд аль шатанд явна. Энэ хүн чинь уулын шүүхээс ямар ч 20 тэрбум төгрөгийг танаас залсан гэдэг одоо ялаа эдэлсэн гэж ойлгосон уу? Одоо юу гэж ойлгох вэ? Сая одоо өөршөөд бид тэр л бодохоор. Бидний оруулсан нөгөө 20 тэрбумыг ингэсэн байгаа юм. Хүүхдүүд рүүгээ, эхнэр лүүгээ, энэ нөгөө эхнэрийнхаа дүү рүүгээ билүү ийм мэтийн улсууд руу ингэ шилжүүлээд ингээд нийтдээ 1441 гүйлгээгээр угаачиж. Энэ Монгол банкны бүр эрхлүүлэгчээс олж авсан. Энэ одоо эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн даалгавраар ийм шинжээчийг тэд нэр өөрсдөө томилоод. Тэгэхээр нөгөө 20 тэрбум 1441 гүйлгээгээр цаашаа наашаа хийдсэн утгаараа одоо эн чинь мөнгө угаасан хэрэг бас болчдөг юм байна л да. Давхар залилсан насаа гадна. За тэгээд энэ мөнгнөөс зармаас нь хүүгийн орлого олсон. Тэрнээсээ татвар төлөөгүй. Түрүүний бидний өгсөн 20 тэрбумаас ялангуяа нөгөө энэ 5 тэрбумыг дээр нь банкнд нэмж өөрт нь өгснөөс татвар бас төлөөгүй шүү дээ. Тэр чинь бас цагт дээр явж байгаа. Бас нэг давхар эрүүгийн хэрэг. Татвар төлөхгүй байх гэдэг чинь одоо том асуудал шүү дээ. Тэгэхээр одоо энэ 20 тэрбумаа олж авах найдлага ер нь байхгүй л болж тарах гэдэг байна. Энэ хүн ч одоо тэгээд шүүхээс 20 хил авцсан юм чинь би одоо тэгээд мөнгө байхгүй миний 2 чихийг авах гэвэл яах вэ? Тий, одоо тэгэхээр шүүхийн тухайд шүүхтэр одоо эрүүгийн цагдаа дээр бид нэр гомдол гаргасан л да. Өөрийнх нь хэл зөвлөд байгаа гэх юм уу одоо загин ч өгöd байгаагийн дагуу. Тэгэхээр энэ дээр бол одоо ингээд тогтоолн гарцсан энэ хүн саяны хэлдэг 7 жилийн ялыг ногдуулсан. Мөнгө залилсан гэдгээр 5 жил, мөнгө угаасан гэдгээр дахиад 2 жил, ингээд 7 жил. Эхнэрийг нь бол
одоо ягаад ч юм ингээд цагаатгсан юм. За ингээд ийм орол боллоо. Тэгээ 7 жилийн ялаа энэ хүн чинь эдэлж байгаа гэж үзэх юм уу? Эсвэл түр батлан даалтанд гарцсан байгаа гэж үзэх юм уу? Тийм. 20 оны 8 сарын 6-нд 7-нд 2 өдөр шүүх хурал боллоо. Тэгж нөгөө саяны төрөний хэлдэг асуултыг асууж ингэж одоо 7 жил ял өгч тийм ээ. Тэгсэн давтцаалдах шатны шүүх хурал боллоо. 12 сарын 15-нд. 20 оны 12 сарын 15-нд. Энэ хооронд одоо ингээд 4 сар гаруй шорон цуучлаа шүү дээ. Тэгэхээр энэ шүүх хурал дээр бол харин ёстой нөгөө хонгил гэдэг юм болсон уу? Одоо эвгүйж дүгнэх юм. Ямар ч холбогдлого нөгөө банкыг хутгаад энэ чинь 20 тэрбум л залилсан хэрэг шүү дээ. Банк руу оруулаагүй. Дараа бид нар нөгөө залилсан мөнгө гэж яриад байгаа шүү. Дахиад тусдаа гэрээгээд нөгөө банк руу 18.1 хэдийг хийцнийг холбоод тэрнтэй ямар нэгэн тийм очир холбоо байх шиг байна. Шалгая гээд. Тэгээ энэ дээр бүр тэр учир бүтүүлэг тимийн бичгийнхаа хажуугаар прокурорын яллах дүгнэлт хууль заасан шаардлагыг хангаагүй нь бас тодорхойгүй байна гэж байгаа. Хууль заасан шаардлагыг хангаагүй прокурорын дүгнэлтийг нь шүүдэг юм байна л. Хэдэн жилийн ял өгөх үү яах вэ гэдэг юмыг шүүдэг болохоос прокурорын дүгнэлт нь буруу байна гэдэг ийм хуульд нийцээг байна энэ дүгнэлтийг би олон хуульчдаас асуулаа. За. Энийг хараад бүр гайхаад зарим нь энийгээ шоолоод энэ төр тэх юм. Энэ бол ерөөсөө өөрөөр хэлбэл шүүгч одоо прокурорын одоо ажлыг хөндлөнгөөс заах боломжгүй. Тийм шүү дээ. Тэр одоо прокурорын яллах дүгнэлтийн дагуу л ялаа өгөх ёстой. Тий. Тэгсэн чинь тэгээд энэ тэднэр нь буруу байна гэд прокурорыг бүр шүүгээд ингээд ийм дүгнэлт гаргацсан гэх юм одоо энийг буцаацсан гэсэн үг үү? Хэрэг. Тэгээд энийг нөгөө мөрдөн байцаалт руу буцаацсан. Харин тэгж л таа. Нөгөө нэг залхаах гэдэг ажиллагач одоо явагдаад байна шүү дээ. Одоо асуудлыг дахиад эхлэх шалгаа. Энд чи одоо тэр шүүх рүү очихын тулд 19 оны 6 сард бид нар шүүхэд өгсөлдөө. 6 сарын ихээр. За. Тэгсэн нөгөө цагдаа мөрдөн байцаалт явсаар байгаад одоо сая энэ одоо 20 оны 12 20 онд тий. Ингээ 3 жил шахам явж байгаа сэдв болчихж байгаа байхгүй 2 жил гаруй. За одоо тийм нэмэлт мөрдөн байцаалтад буцчихлаа. Тэгээ одоо эхний дараагийн шатны шүүх хурал нь одоо хэзээ болох юм? За ингээд дараагийн шатны шүүх хурал гэв гинт одоо энэ 24 зарласан. Оо за. Тэгэхээр энэ шүүх хурал чинь ер нь одоо асуудлыг дахиад эхнээс нь ярина гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэр чи одоо нөгөө анханасаа мөрдөн байцаалан дээр багцлагдаад прокурор дээр ингээд хэрэг болоод үүсгээд энэ яллагдагч Эрдэнэбат гээд тэгээ ялтан болцсон байсан Эрдэнэбат буцаад яллагдагч болоод гээд ингээд явцсан процессыг л одоо үнэхээр ялтан хэдэн жилийн ял өгөх юм уу? Ялангуяа одоо тэр нь одоо бид нар чинь биш 20 тэрбумын буцааж өгөө гэдэг дүгнэлтэл гарах хэрэгтэй. Та одоо Ариг банкнд Эрдэнэтбат найдаад эхний ээлжинд хувийн дансруу 20 тэрбумыг шилжүүлээд дараа нь одоо ингээд цувуулаад нэг 33 тэрбум төгрөг өгсөн юм байна тийм үү. Тэгээ 33 тэрбум төгрөг нь ямар ч ихсэн нэг банкнд бол байж байгаа гэж ойлгоод байгаа. 20 тэрбум нь бол банк руу огт ороогүй. Тэгээ тэр мөнгөөс буцааж олж авах гээд та хөөцөлдөд байна. Ерөөсөө тийм 20 л асуудлыгаа бид нар одоо шүүхэд өгсөн. За. Анхны хийсэн 20 тэрбум. Энэ бол одоо банктай ямар ч холбогдлого болоод тусдаа эрэг үүсээ тэрэндээ багцлагдаад ингээд хэрэг байна гэдэг ийм ялын дүгнэлтүүд энэ төр гарцсан юм л да. Гэтэл саяны тэр давзаалдах шатн дээрээс одоо энийг нөгөө 40% 60% эзэмшиж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар 57.68, 42.32% эзэмшиж байгаа. Энэ банкны хэрэг рүү ямар учиртай ингээд холбоод нэгтлэг тодруулах юм байна гэдэг ингээд явцсан нь одоо миний хувьд бол одоо хонгил гэж харагдаж байгаа юм л да. Яг одоо тэгээд дээд шатны шүүх нь ямар байх нь хонгил байх нь ямар байх нь гэдгээс л одоо харна л да. Та одоо энэ Ариг банкнд 57.68%-ийг нь эзэмшиж байгаа юм чинь бол энэ банкны удирдлагад бол та гол нөлөөтэй л болчлаа гэж хараад байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр за тэр ч бас яг тийм биш. Төлөөлөл зөвлөл гэж юм байх ёстой. За. Банк бол ялангуяа энэ сүүлийн мөнгө хийж хянд шалгаж байгаа энэ утгаараа би Монгол банкыг бас илүү шүтсэн. Үнэхээр Монгол улсын хамгийн өндөр хяналттай шалгалттай бүр заримдаа одоо хитрхи гэмээр тийм мундаг байгууллага юм бэл. Мэргэсэн гэж юу? Үнэхээр мэргэсэн. Одоо яг тийм одоо буйртай суйртай улсууд цугласан гэх юм уу мэргэсэн тийм улсууд юм байна. Тэгээ энэний дагуу бид нар ч нөгөө саяны хувьцаа эзэмшлээ баталгаажууллаа шүү дээ. Тэр нь хэрвээ одоо татвар төлөөгүй мөнгө байгаад элдв одоо залилсан бэхэлсэн өөр газараас их төлөөгүй өртөө энэ төр байх юм бол мэдээж Монгол банк баталгаажуулахгүй. Намын компани одоо нэг бахархдаг тий манай хамт олонны одоо итгэлтэй илүү энд эрчтэй ажилдаг нэг юм бол
бид нар цалин хөлсөө нэг өдөр хоцроож үзээгүй. Зээлийн хүүг нэг өдөр хоцроож үзээгүй. Үндсэн зээлийг нэг өдөр хоцроож үзээгүй. Бүр 1 секунд гээ ярьчих хоцроож үзээгүй. Дөнгөж сая бид нар нөгөө EBRD-гийн зээлийг бас төлөө дуусгасан. Яг л хугацаа графикийнхаа дагуу сая сар шинээр төлөө дуусгалаа л да. Энд бас өнгөрсөн 7 хоногт одоо зарим хэвлэлээр нэг мэдээлэл яваад ирсэн юм а. Тэрийг танаас тодруулъя гэж бодлоо. Юу гэхээр одоо үндэсний эдгүү байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга ганц сүхийн одоо төрсөн дүү ган болдын эзэмшдэг Монгол корпорашн одоо компаниас Ариг банк руу бас 28 тэрбум төгрөгийг шилжүүлээд тэр дөрмийн санг 50 тэрбум болгож нэмэгдүүлэхэд оролцсон. Тэгэхээр таныг бол тэр ганц сүхийн дүүтэй одоо хувилдж байгаад энэ Эрдэнэтийн Ариг банкыг дээрэмдэх гэжсэн юм байна гэсэн ийм ойлголт бас төрөөд эхэлсэн л дээ. Энэ хад тэгэл ийм маягийн гүтгэлгүүдийг мөр асар их бичиж байгаа шүү дээ. За энэ өдрийн сонины 3 сарын 17-ны дугаар л дээр ийм бичсэн байл да. Та энийг анзаарсан уу? Би хараагүй, би нэг уншаагүй. Гэхдээ иймэрхүү сураг сонсогдсон. Тэгэхээр энэ дээр одоо тэр саяны ганц сүх гэсэн үү? Ямар нэгэн банкнд дүү ган болд гэсэн баха. За ган болд гэдэг хүн ямар нэгэн банкнд хөрөнгө оруулсан хийсэн юм бол ерөөсөө байхгүй. Би танаас энэ тодруулах гэдэг юм л да. Тэр Japan Town гэдэг одоо хорооллын уртхан талд нэг одоо тийм English Machine гэж тийм төслийн барилгын том төсөл байгаа юм да. Тэр төсөлд танай компани бас тодорхой хувь эзэмшиж хөрөнгө оруулсан юм байна. Бартераар гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ одоо сонь дээр бичснээр бол тэгж харагдаад байна. Тийм. Тэр хүнтэй бол тийм 8 бол явагдаж байгаа. За. Тийм. Тэр бол эцэлэн бас дуусаагүй. Зүгээр бид нар тэр байшинг одоо олон жил тэр нэг байшингийн суур байлаа шүү дээ. Тэрийг гүйцээж барих энэ төр гэдэг ийм бартерын 8-нууд яригдж байгаа юм бол байгаа. Тэрэнд одоо ингэсэн байна л да. English Machine төслийг ганц сүхийн дүү ган болдын MGT компани, Баяр сайхны Номин Холдинг, Номин Риалтер компаниуд хамтран хэрэгжүүлэхээр тохирчээ. Төслийн одоо үнэлгээг 32.8 тэрбум төгрөг тооцсон. Ингэхдээ Номингоос төслийн бартерт 2 ширхэг орон сууц, за нийтдээ 5 ширхэг орон сууц, 5 гараж, 4 автомашин өгсөн байна гэж тэгсэн юм уу? Тийм 8-нууд яригдж байгаа. За тэгэхээр та яагаад ган болд гэдэг үнийг огт танихгүй болж таа. Яг би ерөөсөө уулзаагүй тэр хүнтэй. Манай улсууд хийдэг ажлаа хийгээл явна шүү дээ. Бид нар одоо 10 мянган харилцагчтай Номин компани. За өдөрт сая гаруй үйлчлүүлж байгаа Номин компаниар. За бид нар 6 тэрбумын татвар төлж байна. 60 тэрбумын уучлаарай татвар төлж байна улсад. 6 мянган хүн ажиллуулж байна. Тэгэхээр 6 мянган хүний маань хинэн хинтээ ямар өдрийн ямар талах зараад ямар үйлчилгээ хийгээд байгаа энэ болгонд нь би оролцож хаана амжих вэ? Тэгээ явбал ингээл байшин барьдаг одоо элдв 8-нууд явдаг ийм л ажлууд шүү дээ. Тэгэхээр танай компани бол ер нь оруулах гэж байгаа тэр хөрөнгө оруулалтаа нэлээд сайн судлахгүй жоохон гиндэд явчдığım болов уу гэж харлаа. Тэр Ариг банкн дээр ч тэр одоо саяны тэр одоо English Machine гэдэг төсөл дээр ч гэсэн танах бас сайн судлаагүй. Та одоо жишээлбэл ганц бүхэн дүү ган болдыг танихгүй гэдэг ах жишээтэй шүү дээ. Би бол өөрөө уулзч ерөөсөө үзээгүй энэ хүмүүстэй. Тэгээд энэ 8 явхад одоо юу нь яг буруу байсан? Алдаа нь юу байсан? Одоо саяны шиг юм бас юм руу орчихын тулд одоо танд гэдэг юм уу энэ сонин дээр хэвлсэн мэдээлсэн дээр анхааруулах юм байгаа бол одоо анхаарч үзье. Тийм. Өөрөөр хэлбэл энэ 8 бол ямар нэгэн хууль зөрчөөд тэнцээ бид нар хөрөнгө оруулаад тэр одоо байшин дуусгахад одоо юу гэдэг алдаа завхрал болоод тах тийм одоо би байхгүй байх гэж найдаж байна. Манай улсад бол ажиллаа болон сайн л хийдэг. Тэгэхээр одоо жишээ нь ийм шүү дээ. Та Номин Мишель гэдэг нэг сайхан хамтарсан компани байгаа. Маш сайхан хамтраад асуудалгүй ингээд явж байгаа. Гэтэл тэр маань үнэхээр барилгын нас материалын чанараас гэдэг уриатаагаар хамгийн чанартай материалуудыг оруулж ирдэг. Тэгэхээр барилгын компаниуд биднээс одоо тэр материалыг чинь аваа, энэ материалыг чинь аваа гэж аваад оронд нь мэдээж одоо дандаа бэлэн мөнгөш бартараа байрмаар санал болгоод ингэдэг. Тэр байрыг бид нар мэдээж дараагийн 8-нд оруулаад эргэлдээл ингээл явдаг жирийн л бизнес. Мөнгөд л ингээл ирсэн те. Одоо манайх чинь 30 жил бизнес хийж байна шүү. Тэгэхээр цаад эзэд нь хинбэ гэд одоо судлаад тах шаардлага байдгүй л гэж та хэлэх гээд тийм шүү. Тийм одоо тэр бартерын янз бүрийн 8-нуудын нэг л явж байна шүү те. Тийм л баг. Тийм. За тийм. Танай одоо Номин Холд компани ч одоо ер нь хичнээн одоо салбарт одоо яг бид нар 20 чиглэл компани байгаа юм. Бид нар банк ус санхүүгийн байгууллага байгаа, хадлан жилийн хоршоо байгаа, дата байгаа, номин даатгал бас амжилттай сайн ажилладаг. За мэдээж энэ барилгын чиглэл юм байна, барилгын материалын худалдаа байна. Тэгээ энэ худалдааны чиглэл бол бас нэг ингэж харах хэрэгтэй юм. Ялангуяа одоо бид нар нөгөө дотоодын үйлдвэрлэгчийг хамгийн нэгдүгээр ээлжинд урдаа тавьж илүү тэрний барааг эргэлтэнд оруулж ингэж дэмжих хичээдэг. За. Тий. Тэгэхээр одоо жишээ нь эхлэлгүрд орохоор тэр ноолуурын тасгууд
хамгийн гоё байралтай хамгийн сайн эргэлт хийгээд ингэ байж штэ тий. Тэгэхээр энэ их дэлгүүр тухайн үед яагаад шатцсан бол энэ үнэхээр гинти осол байсан юм уу? Магадгүй бас ямар нэгэн хорлон сүйтгэх ажиллагаа байсан юм бөгөөд олон нийтэд ойлгомжгүй л байгаад. За яг зөв. Энэ жил бол одоо их дэлгүүрийн 100 жилийн хав болж байгаа. Харамсалтай нодлон 6 сарын 7-нд юм байна. Энэ үйл явдал болчлоо. Маш харамсалтай үйл явдал болсон. Аз болж одоо хүний амь ирсдэггүй. Манай нөгөө хамгаалтын алба болон тэр худалдагч нар олон улсуудын маань шуурхай зохион байгуулалт гамшигын албаныхан маань энэний үр дүнд одоо ямар нэгэн тийм хүн амны эрсдэл гэдэг юм уу, бэртлэгийн төлөө гараагүй. Энэ болохоор бид нар гэрээтэй нэг байгууллагаар үйлчилгээ хийлгэжээжээ. Тэр нөгөө дээврийн материалыг чинь яг ингээд одоо пайлинг гэх юм уу ямар халаагаад тэр хар цаасыг ингээд наадаг штэ. Тий. Одоо жишээ аваад ярьчихвал нөгөө юу? Говь бас урд нэг шатсан да тий. Тэгсэн. Яг л дээврийн шатсан штэ. Тий. Тэгэхэд яг адилхан тэгдэг юм байна. Угаасаа л нөгөө хар цаасыг ингээд пайлинг шиг ямар халаагаар шатаагаад ингээд наачдаг. Тэгсэн чинь тэр шөндөө. За. Наачаа дуусаад ичнээ цагийн дараа тэр дээвэр шатцсан штэ. Тэгэхээр тэрний доор ингээд гал үлдчихдэг тийм юм байд юм байна. Цогч гэдэг юм уу юу гэдэг тий үлдчихэд. Тэгээд тэрний шөндөө буцаад амдал асаад гараад ирдэг юм жишээ нь тэнд болж. Яг тэрний шиг л маягаар нөгөөд хайлуулаад ингэж исэн улсууд маань гал алдаад нөгөөдгөө өөрсдөө унтраж дийлгээ байгаад тэгээд одоо энэ галыг яг баг дээр нь унтраач чадаагүй би гайхаад байдгийн. Одоо уул нь бол уугч ахт нь л одоо уул нь галын машин очсон гэж хараад байгаа шүү дээ. Тэг яагаад тийм тэгсэн манай галынхан онцгой байдлынхан гэх юм уу манай өөрийн албатууд маань хамгаалтынхан энэ төр маань нөгөө урт шаланкуудыг чинь шүршээд бариад дийлээгүй юм байна. Зөндөө шаланкууд ингээ хэвтчихлээ шүү дээ. Тэгээ Аз улс гал командынхан маань ирээд энэтэй одоо дэд хэмжээнд тэмцсэн. За яхав тэрэн дээр жоохон саад болж удааширсан юм бол нөгөө тэр нэг компани 4 хүн байсан баха. 5 хүн билүү. Тэр дээтэл дээрээ үлдчихэж. Тэгэхээр эхний ээлж нь тэр улсуудыг аврах ажиллагаа болоод нөгөө шатматаа гаргаад сунгаад нэг нэгээр нь аваад буулгаад тэр чинь бүр нөгөө галын тийм боллонтойгоо байлаа шүү. Тэр мөрийг буулгаад гисээр байтал нөгөө гал бол бүр ингээд цаашаа тэгдэ явцсан. За. Тэгээ маш харамсалтай болсон. Одоо 30 хэд билүү тэр бомын хохирол гарсан. Галаас болж. Аз улс харин бид нар нөгөө гэрэн дээрээ бүх тэр доторх түрээслэгч нар маань юутай байх хэвээр, даатгалтай байх хэвээр гэдэг. Гинти усны даатгал. Тий. Тэгэхээр яг тэрнийхээ дагуу даатгалаасаа одоо бид нар ч мөнгө авж байгаа, тэд нар маань мөнгө авж байгаа гэд ингээд хохирлын асуудлууд бол нөгөө урд нь бас нэг энд айхтар хилтэй хамтаа энэ тэр төмрүүд бас энэ тэнд болсон шүү дээ. Одоо бөмбөр гэдэг шиг. Ямар ч тийм мөнгөөр 50 амгалан одоо бид нөгөө дөрөвний бахархалтай гэдэг шиг те хууль ёсоор бүх юм хийдэг гэдэг утгаараа нэг иймэрхүү том гамшигыг одоо асуудаг даван туулсан. Тэгтэл одоо яалтч байхгүй хавчаад компани маань төрөний хилдэг шиг 1-2 тэрбумын ашиг бол жилдээ дээдлэн байдаг. Гэтэл одоо яалтчгүй энэ чинь 30 тэрбумын хөрөнгө оруулалт засвар нөгөө хохирол энэ төр гэдэг энэ төр болцсныг нөгөө л номин компани гаргаж ирэл та. Бид нар одоо 60 хэдэн дэлгүүртэй бусад төрөний танилж ирсэн нөгөө олон янзын бизнесүүдтэй утгаараа тэр бизнесүүдээс л яалтч байхгүй одоо гинтийн нөгөө төсөв төлгөөгөө өөрчлөөл тэндээс мөнгө татал одоо энэ байшиныг бошин ашиглалтанд оруулах гал ингээл үзэж байгаа. Тэгвэл яг гал бол дээдлийн давхруудаар болсон, доотлын давхруудаар утаа тортгоор охирсон. Доод 1-2 давхрыгаа ерөөсөө сарын дотор бид нар нээсэн. Магадгүй энэ барилгын нөгөө насжилт бол эрс багассан л ах тийм үү? Магадгүй аюулгүй байдлын талаас нь та бүхэн бас судалгаа хийсэн үү? Тэгэхээр дүнхэр жавгаа гээд мундаг хүн байна, гэх мэтлэн мэрэгжлийн олон дүгнэлтээ хийдэг байгууллагууд байна. Энэ болгоноос бид нар мэдээж дүгнэлтээ хийлгүүлээ, шинжилж судлаад эндээс ч одоо цементний орчийг авдаг, цементийн шинжилдэг те даац маацын тооцдог янз бүрийн мэрэгжлийн аргууд байдаг. Тэрнийхэн дагуу тэр аргуудаар нь мэрэгжлийн үнээр дүгнэлт гаргуулж шинжилээд тэгээ яг тэрэнд нь дарах хуц хэмжээний одоо нөгөө даацын бүр улам насын нэмсэн ийм хүчтгэлүүд энэ төр хийх газараа хийгээд өшөөж бүр зарим хэсэгт нь давхарлаж болох хэсэгт нь өшөө талбай нэмэгдүүлж давхарлаад гэдэг. Ямар ч гэсэн ингээд гал гарахад бол одоо тохиоллолоор ингээд одоо ямар ч эхний ээлжинд унтраачих боломж бол байгаа л. Яг үнэ. Тий. Энэ бол Монгол тавигдаагүй хамгийн орчин үеийн тийм хэсэлтэй одоо энэ ширээ шиг юм бөмбөгүүд одоо эхлэхүрт ороод энэ тэнд нь байгаа. Тэр нь ингээд тэнцээ гал гарч ингээд баг ингээд шүтэн зурсан ч гэсэн тэр нь өөрөө тэнд гал байна гэж мэдрээд эргэж хараад тэрлүүгээ буудаад шүршдэг гихчээтэй хамгийн орчин технологи тавьчих. Тэгвэл смарт билдинг болж байгаа юм а да. Хэд онд баригдсан барилга вэ? 50? 61 онд баригдсан. 61 онд. Тий. Барилга нь бол 50 жил. Дэлгүүр бол одоо статусаараа бол 100 жил болж. Яг үнэ. Тэгэхээр нөгөө анх хардсан хувьсгал ялаад одоо энэ жил 100 жилийн болж шүү. Тэр үед Монголын худалдаа үүсгэн байгуулагдсан гэдгээрээ энэ эхлэлгүүрийн анхны улс ор тавигдсан гэдгээр 100 жилийн хань бас болж байгаа.
Тэгэхээр одоо ингээд татвар төлөгч одоо компаниудыг одоо ингээд төлж байгаа татврын хэмжээгээр бас ингээд нийгэмдээ оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлдэг шүү дээ. Тэгэхээр танай компани ер нь татвар төлөлт дээр аль төвшөнд нь яваа? Бид нар одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бүгднгийн тоо статистикийг ингээд шалгаруулад, ранклаад тэгээд тэрийг топ 100 аж ахуй нэгж, топ 10 аж ахуй нэгжгээ шалгаруулдаг шүү дээ. Тэр топ 10-д бид нар жил болгон шалгарсаар одоо 20 хэдэн жил тэр топ 10 дотор байнгын явж ирж байгаа. А түүхэндээ энэ топ 10 дотроос Grand Prize гэж байгаа нөгөө шилдэг байгууллагыг нэг байгууллагыг 3 удаа шалгаруулсан ганцхан компани байгаа. Тэр 8. За. Тий. Өөр 2 удаа шалгарсан байгууллагч бараг байхгүй байна. За. Ер нь том бизнес хийхэд бас мэдээж том хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Ер нь анх одоо энэ компани байгуулахдаа танах ер нь хөрөнгө оруулалт хаанаас ямар их үүсвэрээс олж авсан бэ? Магадгүй та 90-ад оноос бүх юмыг нойлоос эхлэн гэдэг шиг нөгөө нэг ганцхан 8-нд явсан уу? Би ганцхан 8-нд амьдралдаа нэг удаа явж үзсэн юм аа. За. Тэгээд тэр үедээ нөгөө нүүрсчд гэж бас усуд байлаа шүү дээ. Бас л монголчууд. Тэднэрт дээрэндүүлээд хутгалуулад за. Хэдэн онд нэг юм сорвтой шүү дээ. Одоо 91 онд. Хаашаа Орос руу юу эсвэл Орос руу энэ улаан удад. Гихчээтэй ингээл одоо бүх юмыг туулалтаа хол явж илэн. Тэгээд тэрнээс хойш яг ганцхан дээрээс дахиж явж үзээгүй л дээ. За тэрнээс хойш харин нөгөө Сингапур руу явхаас авахулаад үндсэн хоббинийхоо чиглэлээр нөгөө бугуун цагнаас авахулаад янз бүрийн бараа авчрал ингээл одоо бизнес энэ намын электрониксаас авахулаад байгуулагдсан төвтэй л дээ. Сингапуроос гол одоо бараагаа татчихсан юм байна тийм үү? Тий, ерөөсөө л тэгжсэн. Тэр үед ерөөсөө дэлхийн гол тэр ялангуяа зүүн Аз хавийн худалдааны гол цэг нь бүр Африк хүртэл ирж авдаг гол худалдааны цэг нь татваргүй ертөнц шүү дээ. Сингапур байсан л да. Одоо бол манайх шиг нөгөө нөөт гэдэг шиг такслаа бол эхэлсэн гэх юмчлэн яг экспортод бол таксгүй авч болж байгаа. GST-г буцаагаад авчдаг. Government sales tax-а буцаагаад авчдаг. Гихчээтэй юм байна. Тэгээд тэрний өмнө яг нөгөө ямар мөнгөөр боссон яагаад ингэж ганцхан гэж ярьж шүү дээ. Банкнаас зээл авсан уу? Тийм. Тэгэхээр тэр үед одоо банкч гэж юу байлаа нөгөө авдаг өгдөг чаавлаа гэдэг шиг. За би яг нэг цаг зардаг түүх одоо Москвад байхдаа байдаг байсан бугуун цаг. За. Тий. Ээж маань бас оёдл хийдэг байсан. Москвад байхдаа гэжтэй хэдэн оны асуудал84-өөс вэ? 89 онд манай ээж аа хоёр Москвад байсан. Би 88 он хүртэл байсан. Ирээд энэ чинь оюутан болоод сураа судсан. За. Тий. Тэгэхээр тэр мэтийн мөнгнүүдээс авахулал энэ одоо тэр бугуун цаг зардаг. Одоо би энэ 30 жил тайлахгүй бараг зүүж байгаа энэ бугуун цаг вэ л дээ. Тооны машины цаг гэж анх гараал ингээл тэр үеч амар модтой. Миний одоо олон цаг вэ л дээ. Гэхдээ энэ хамгийн зүг дуртай. Танд ээлтэй байдаг юм аа та. 30 жил нэг цагаа зүүнэ гэдэг чинь бас арай л. Тэгэхээр өөрөө ялангуяа цагны бизнес хийдэг хүн бол олон янзын загварыг солиод зүүдэг гэж харддаг штэ. Тэгэхээр өнөөх солидог юм аа зүгээр би илүү засах хоббитай. Өөрөө бас компанидаа бараг цагны засварч ихэд хайший. Та чи өөрөө тэгэхээр ямар мэрэгчлээ болж таарч байна? Би яг санхүү эдийн засгийн мэрэгчлээ. Тэгээд электроникийн засварыг одоо яаж хийгээд байна? Хажуугаар нь хобби л байна да. Бизнес шинэ чиглэлээр сурсан явсан юм ч одоо юу ах вэ? Яг зураг засварын курсд би явж исэн 45 хоногийн дамжаад жоохон багтаа. За 90-д онд уу? Тий. Бас нэг тийм тохиолдол би одоо энэ хоббигоос дагсан тухай үед нөгөө Москвад сурж байхад юунд электроника гэж үйлдвэр байлаа шүү дээ. Социализмын үеийн одоо ганц том зурагт мөрөгт үйлдвэрлэдэг. Электроника 5 гэдэг хөөрхөн юм жижиг зурагтан төр хийдэг. Тэр үйлдвэр би нэг дадлага хийж ирсэн. Гихчээтэй ингэж авах юм. Тэр үеийн одоо чадвар бол одоо ч гэсэн байдаг юм да. За. Таны аавыг бол улсын хурлын гишүүн асан шалдар сүрэн гэж бол бүгд мэднэ. Тэгэхээр одоо та бас гэр бүлээсээ ер нь аав ээжээсээ хэдүүлээ хэлээ? Бид нар аав ээжээс гуруулаа банд би дундах нь. Тий, одоо гэртээ хамгийн хөдөлгөөнтэй томоогүй гэх юм уу. За. Тийм, Москвад байхдаа зүгээр байсан зурагтыг өвчөөд задлаад ингэж байгаа гэдэг. Аав ээж ирэхээс нь буцаага өгсраа тавьчихдаг. Жижиг юм ингээ конопон үсрээ унцлаад нэг манай гэртээс рекорд гэдэг нэг зурагт тэр мэрийн зацх жишээтэй ингээ тийм жоохон хөдөлгөөнтэй сахил. Та тэгээд уул нь инженер болчих сонирхолтой байсан биш үү? Тэгээд яагаад эдийн засгч болчих? Магадгүй аавын тань зөвлөгөө байсан уу? Аавтай нь бол эдийн засгч гэж болгоод байгаа шүү дээ. Яг зөв, аавын зөвлөгөө байсан. Одоо ингээд Монголд ирээд энэ санхүүгийн сургуульд сур гэдэг. Үнэхээр тэр үе чинь бас нэг жоохон орсчуу хүмүүжлтэй болцсон 4 жил Москвад байсан тий. Тэр утгаараа энэ санхүүд сурсан маань бол олон Монгол найз нөхдөд болсон. Тэгэхээр одоо гэр бүлийн одоо хамтын эзэмшил гэж явах вэ? 8 холдонг чинь ер нь бол яг нэг хувьцаа бүртгэл юмараа бол бас янз бүр бий. Тэгтэл ерөнхийдөө гэр бүлийн бизнес л тий. Та одоо ам бол хэдүүлээ л өөрөө? Ам бол дөрвөлээ. Зургууллаа уучлаарай. 4 хүүхэдтэйгээ, их нэртэйгээ. За. 2 охинтой. Эхнээсээ бол тусдаа гарцсан уу?
Эхнээсээ тусдаа гарч байна. Арай өвөө эмээ болоогүй байна. Ааха. Том нь одоо бол их сургууль төгсөөд ажиллаж. Том нь одоо 27-тай. Ааха. Бага нь 11-тэй. Бага нь 11-тэй. Хамгийн том хамгийн бага нөхдүүд. Хүүхдүүд ер нь аль сургуульд та сургадаг вэ? За мэдээж сонирхол бол одоо энэ л бизнестэй холбоотой ядаж нэг чиглэлийн юм уу болж игэл мэдээж одоо ерөнхийд нь ингээд аваа явчих хэмжээнд сураасаа хүмүүжээсэй л гэж одоо хичээхий. Өв залгамжлуулчих санаатай. Тийм санаатай. Тэгээ яг нөгөө өөрийнхөө хобби чиглэлээр анхны нөгөө бакалавруудыгаа эзэмшсэн. Нэг нь бол hospitality чиглэлээр манай том охин сурсан. Дараагийн хүү маань Нью-Йоркд график дизайн, фотографи чиглэлээрээ сурсан. Энээсээ гадна манай том охин мастер хамгаалаа сая Шанхайд сурчаад ирсэн. Эдийн засгийн чиглэлээр. Гээд ингээд одоо хүүхдүүд маань хөгжөөл том бодоод л байна. Багууд нь аль сургууль явдаг вэ? Багууд нь одоо орчин сургууль явж байгаа. Тий. Одоо ингээд банкны хөл шинжлэгдчихлээ тийм үү? Тэгэхээр одоо ингээд банкуд бол ямар ч гэсэн хувьцаагаа жижиглээд нэг хувьцаа эзэмшигч нь 20-с дээш хувь эзэмшихгүй гэсэн тохиолдолд бол та одоо энэ 5768%-аас бас багасгаад өөр нэг найдвартай түнштэй чи мөн эсвэл хатуу хамаатан цантаа өгч магадaltaй гэж бас хардаад байна л да. Энэ чинь бол хуулиараа бол хориотой. Тэгэхээр та яаж зохицуулах гэж байна? Би өөр үнэстэй өгчих вэ гэж үү? Тий. Одоо 57%-ийн одоо юг хувьцааг задлах гэж. Тий. Ялчгүй одоо бид нар нөгөө 15 тэрбумаас үлдээ 6 тэрбум 9 тэрбум хийсний дараа энэ хуулиуд нь гараад ийм байдлууд үүслээ л дээ. Тэгэхээр мэдээж одоо бид нар байж болохоор л чинь бид нар олон улсын олон түншүүдтэй аль болох олон улсын гадаадын хөрөнгө оруулж оруулах гэхээсээ илүү бидэнд итгэдэг төрөний хэлдэг нөгөө 10,000 харилцагч байж байна. Намын компанитай одоо харьцаж идэг бараа үйлчлэгээ үзүүлж идэг те. Одоо бид нар чинь 260,000 нэр төрлийн бараа байна шүү дээ. 260,000 бараа үйлчлэгийг хариуцж байгаа. Тэрийг нийлүүлдэг. Тэрийг одоо хариуцдаг олон 10 менежерүүд тэд нартэй минь харьцаж идэг. Саяны үйлдвэрлэгчид, импортлогч нар гэгчид. Тэгэхээр тэднэрээсээ авахуулаад итгэлцлийн одоо харин жинхэнэ утгаараа түүхэн ийм харьцаанууд байж байгаа. Гэх мэтлэн одоо сорсуудаа хайндаад. Гэхдээ та мэдээж итгэлцэл дээр одоо ингээд бизнесийн харилцаа тогтож байна гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр одоо та бол энэ одоо жишээлбэл Ариг банкны тэр 20 тэрбумын асуудал дээр бол Эрдэнэтгоод итгээд ингээд хогшчод явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь зүгээр цаашдаа та ер нь хашрахгүй байна уу? Тийм итгэмтгий юм. Тэгвэл одоо яг бизнес хийнэ гэдэг чинь яалтчгүй нэг тийм одоо амжилт гаргаад явж байхад бол сайхан. Улам урам ороод улам цаашаа юм хийгээл би ч одоо ажиллал хийж штэ тий. Тэгээ одоо хувь тавилан гэх юм уу? Нэгэнд байгуулсан юмгаа байхгүй болголтой биш ингээл улам л одоо цаашаа зүтгээл үзэл ингээд л явж байна. Одоо хашраа зогсно гэж одоо юу аах вэ? Шүүх хурал маргааш болох гэж хахад та одоо ингээд ер нь одоо 20 тэрбум төгрөгийнхээ асуудлыг ер нь яаж зохицуулах вэ? Нөгөө талаараас нь Эрдэнэтгоотой энэ Ариг банкн дээр үүсэж байгаа өөр одоо ямар нэгэн маргаан байхгүй байгаа үст. За бидний хойш гомдоодаа санал өгөөд шүүхэд одоо хандаад байгаа өөр гомдол байхгүй. За тэр хүн бол яг өөрөө тэр нөгөө биднээс авсан 5 тэрбум да одоо нөгөө банкны 16%-ын 21 болгоод өгчлөө ш. Тэрэндээ ямар ч татвар төлөөгүй шүүхийн зарга явж байгаа юм байлээ. Тэр бол бид нэр гомдоод исэн байхгүй. За энэ саяны 20 тэрбум да ямар нэгэн татвар төлөөгүй тэрнээс олсон орлогосоо татвар төлөөгүй гэх мэтчлийн бий. Гэтэл зүгээр хамгийн гайхалтай юм нь энэ хүн энэ банкыг ингээд нөгөө 11.6 тэрбум одоо хүүтэйгээ 14 тэрбум болчиход байгаа энэ мөнгийг аваад идсэн тий. За. Буцааж банкнд төлдөг. Нөгөө 3 дахин илүү өндөр үнэтэй барьцаа тавьчихад энийгээ ч өгөхгүй маягийн арга хэмжээ зохион байгуулалт яваад байгаа. За. Дахиад дээрэс нь энэ банкыг дампууруулах ажиллагаа явагдаж тэрийгээ одоо дээрэс нь ингээд нөгөө төр засгийн улсуудаар хилүүлээд их хурлын гишүүдээр хилүүлээд юу ч ойлгоогүй их хурлын гишүүд шүү дээ. Нөгөө хин дээрэмжид байгаа юу болоод байгаа ядаж надтай хин нэгэн хүн уулзах ёстой доо. За цагдаа ч юм уу хин чинь тий. За. Ямар ч тийм уулзалт болоогүй шууд ингээл дээгүүр юм цацаад. Тэгэхээр би нөгөө түрүүний хэлдэг асар өндөр мундаг ховсдог гэдэг Эрдэнэт гэдэг хүн тийшээ тэг ховсчдсан болов гэж ойлгож байгаа. Дээрээс нь банкыг дампууруулах ийм ажиллагаа хийж байгаа байхгүй. Тэгэхээр банкыг дампууруулах сонирхол бол танд байхгүй. Баггүй шүү дээ. Эрдэнэтгоод өөрт нь байна гэж та хэлэх гээд байна. Тэгэл байха. Би одоо 54 хэм 34 тэрбум хийцэн банкыг дампууруулах сонирхол яг юу байх юм ямар ч утга байх. Тэгэхээр 21 тэрбум төгрөг хөрөнгө оруулсан банка дампууруулах сонирхол энэ хүнд байна гэж би л эргэлзэж байна. Харин тийм. Тэр их сонирхолтой асуулт. Тэгэхээр тэр хүний хувьд бол одоо бизнес хийгээд цаашаа явах гэхээсээ илүү энэ 300 тэрбумын өрийгөө хаанаас нь яаж эргэлээд хаанаас нь яаж одоо магадгүй хонглын улсуудаа шүүгчд авилгалаа өгөөд гэх юм уу те. За. Ийм маягийн юмараа энэ 21 тэрбумыг гаргаж авах л сонирхол байна. Гаргаж авах шалтгаан нь юу вэ нү гэхээр саяны энэ олон өрөө дарах. Арга нь юу вэ нү гэхээр Монгол банк хянагч томилоод бүрэн эрх
төлөөлөгч томилоод найдлан бүтэн жилжингээ байлаа шүү дээ. Бүтэн яг 1 жил. Энэ хугацаанд ингээ Монгол банк дампууруулсан гэж хэлж Монгол банкнаас энэ мөнгө нэхэх гээд юм хийж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө талд бид мөнгө нэмээд хийгээд идэг, босгох гээд оролдоод идэг. Тэгсэн мөртлөө ямар ч удирдлаганд оролцож чадахгүй байжгаад одоо сая 5768 болсны дагуу нэг юм нөгөө Монгол банкны бүр их төлөөлөгч чинь гүйс захирлын томилоод, түүзийн томилоод ингээд өгч шээ. Гэтэл түүзийг нөгөө талаас хүнээ санал болгоогүй. Тэгэхээр одоо Эрдэнэ нутгийн дээр одоо хүсэж сонирхлоор бол энэ Ариг банкыг дампууруулаад өөрийнхөө нөгөө өөр зээлүүдийг төлөх гээд байгаа юм байна гэж ойлголт танд бол байгаа юм байна тийм үү? Бага. Тэр энд батлагдж байгаа баримтыг би хэлчихв. За энэ яаж батлагдж байгаа юм бэ гэхээр энэ 4 удаагийн гомдлыг за үүнээс гадна маш олон удаагийн гомдол боллоод олон шүүх хурал 20 хэдэн удаагийн шүүх хурлууд боллоо шүү дээ. За жишээ нь энэ 4 гомдлын нэг дээр нь байж байгаа энэ бол ингээд шүүгчийн захирамж гарцсан. За тэр гомдол нь юу гэж байна вэ гэхээр энэ аль талаас санаах уусаа уу нөгөө талаас уу? Энэ байна шүү дээ. Өөрсдөө энэ банкны удирдлагыг хэрэгжүүлээд явж явах тэр үедээ гаргаад байгаа. Бид нар 40% байхад нөгөө 60% эзэмшиж байгаа. Тамга хатгсан байсан Эрдэнэ нут гэдэг хүн нөгөө худ Жаргал сайхан гэдэг хүнтэйгээ түүзийн даргын үүрэг гүйцэтгэгч. За нөгөө төмөрхүүтэйгээ тэрнийг одоо орлон гүйсэж хийж байгаа. Нөгөө энэ олон зээлүүдээр бас гар усураад өлцөөд байгаа. Наранбаатар гэж гүйс захирлыг орлон гүйсэжтэй. За дээрээс нөгөө түүзийн гишүүн сэргэлэнтэйгээ түүзийн гишүүн өөрийнх нь хүү жаргалантайгаа өшөө нөгөө банкны дэд захирлыг байхгүй ч тийм оронтой байхгүй байхад тийм дэд захирлгээ тавьчихсан бас нэг тийм үжин гэж хүүтэйгээ гэр бүлийн банк юм биш үү? Гэхдээ харин тийм болцсон юм дотор бид нар орчоод ерөөсөө орж чаддаггүй, ямар нэгэн санал хэлж чаддаггүй, хурал болдоггүй тий. Ийм юм л учраас Монгол банк ч үнэхээр мундаг байгууллага гэдэг нь тэнд харагдаж байгаа байхгүй юу? Танах бол энэ банкыг аваад одоо 2-3 удаа аваад хөрөнгө оруулсан байхад яхаараа одоо гомдол гаргадаг надад. Тий. Тэгэхээр саяны хэлдэг нөгөө энэ банкыг ерөөсөө энэ баяр сайханд ингэж өгж өөрөө нөмөн хийж чадахгүй юм чинь тий. Ингэж яхахын оронд энэ дээрэмлээ яалаа хийлээгээ судлаа хийлээ. Энэ сонин дээр илдэв юмнууд цацаж бичсээр байгаад дээшээ улсуудыг итгүүлж ингэж хилүүлж хагаад тэгээд дампууруулаад нөгөө 21 тэрбум Монгол банкнаас хэмжилж авах гэж байгаа нэг жишээ нь энэ байхгүй юу. Тэгэхээр ийм захирамж биш гарцсан. Энэ захирамжин дээр нь 69-ийн захирамж гэж юмыг гаргуулчихж байгаа. Иргэний хуулийн 69-р зүйл заалт. Энэ зүйл заалтаараа банк ямар ч үйл хөдлөл хийж болохгүй гэж байгаа. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нэмэлт шийдвэр тогтоол гарахгүй байхыг даалгах сугаа гэд шүүхийн шийдвэр гарч байгаа. Одоо өнөөдөр бид нар нөгөө Монгол банкны тавьсан тэр гүйц захирал болон тэр төлөөлөл удирдах зөвлөлийн тэр улсууд нь бол зохиосоор үйл ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа бүр их төлөөлөгч томилогдохоос авахуулаад харьцаа үзүүлэлт юмнуудыг бүгдийг хангаад ирсэн. Нэмж нөгөө Эрдэнэ нут гэдэг хүнд нөгөө ах トゥ хамаатнуудад нь ямар нэгэн зээл гаргаагүй барьсан. Энэ утгаараа энэ банк дахиад аврагдсан байхгүй. За та энэ хүн одоо 7 жилийн хойр хайл авлаа гэд магадгүй бас ингээд одоо би ялаа биеэр идлийа одоо хохирлоо мөнгөөр төлж чадахгүй гэд асуудал эсвэл яах вэ гэдэг ч биш. Тэгэхээр танд бол энэ хүнийг хориулаад авах сонирхол бол байхгүй, гол нь мөнгөөр босоож авах асуудал байгаа шүү гэж хараад. Тий. Төрөүний нөгөө ялтан гээд 4 сар гаруй суулгацсан одоо тэр жишээний юм дээр бол тэгдгийм байна. Одоо би ямар хуульч биш одоо сайн мэдэхгүй л дээ. Тэгсэн 20 тэрбумыгаа төлөө. Дээрээс нь одоо хүн залилсан, мөнгө угаасан гэдгээрээ ингээд 7 жилийн ялаа аваа гэдэг явуулт юм байна. Магадгүй тэр нөгөө 20 тэрбумыгаа төлчих юм бол нөгөө ял нь хөнгөрдөг ч юм уу тий явандаа тиймэрхүү юм байдаг л байна. Тэгэхээр биеэр идэх ял нь бас тустай биш үү тийм үү? 20 тэрбумаа яг мөнгөний хэлбэрээр төлөө гэдэг нь бас тустай. Тустай тий. Тэгэхээр бол орлуулах асуудал хохирогчийг тий гомдлого болгож өгөх ёстой. Дээрээс нь хүн залилсан гэдгээрээ ялаа идэх ёстой тий. Тийм байлээ л тий. За ингээд бидний ярилцах цаг өгөр өндөрлөж байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр та нэгэн цагт бас одоо итгэж явсан хүндээ ингээд залилуулчаад мөнгө олж авч чадахгүй бас нэг 4-5 жил ингээд бас асуудал үүсчихэд шүүхээр ингээд олон удаа ингээд тохироод явж байгаа байна гэж харлаа. Тэгээ маргааш шүүх хурал ямар ч гэсэн үнэн мөнийг нь олж шударга шийдэх байх гэж найдаж байна. Нөгөө талаар бас номын олдог компани бол Монголын одоо бизнесийн салбарт олон салбарт бас амжилттай явж байгаа компани. Тэгэхээр энэ цар тахлын хүнд үед энэ ажлын байраас цомгохдохгүйгээр бизнесээ авч яваарай гэж хүсье. Ингээд танд амжилт хүсье. Маш их баярлалаа. Тэгэхээр энэ төлж байгаа татвар гэж та ярьлаа. Энэ бол одоо бид нар төлөөд байгаа татвар гэж үзэхээсээ илүү энэ манад үйлчлүүлж байгаа харилцагч үйлчлүүлэгч нарын маань төлж байгаа татвар юм байна. Нэвтрүүлэгтээ урьж оруулаад үнэн мөнийг тайлаад ам нээсэн. Их баярлалаа. За амжилт хүсье. За амжилт хүсье. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар номын ойлдог компани Тууцын дарга баяр сайхан оролцлоо. Анхаарлан тусан үзэгч таханд баярлалаа.